Улсын хурлын хаврын ээлж чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын ерөнхий аудиторыг томилох чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28-ын нэгт хэсэгт заасныг дагуу Монгол улсын ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигч Сандгийн Магнас Сүрэн нь 1975 онд төрсөн 50 настай, 1983-аас 1993 онд Говьлтай аймгийн 1-р сургууль, 1993-аас 1997 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. Хууль зүйн шинжилгээ ухааны магистр зэрэгтэй. Сандгийн Магнас Сүрэн нь Япон улс, Бүгд найрамдах Солонгос улс, Америк нэгдсэн улс, Бүгд найрамдах энэтхэг улсад мэргэжил дэвшлүүлэх мэргэшүүлэх сургалтуудад хамрагджээ. Манай улс иргэд аж ахуй нэгжийн төлсөн татврын төгрөг бүрийг үр ашигтай үр нөлөөтэйгээр төсөөлөж зарцуулалтын хяналт үнэлгээг хийх ёстой. Харамсалтай нь манай төрийн байгууллагууд бодлогын хэрэгжилт төсөл арга хэмжээнийхээ хэрэгжилт хоёрыг хооронд нь холиод ялгаж салгаж чадахгүй, буруу төлөвлөд, буруу төсөвлөд татврын орлогыг өндөр үр ашигтайгаар зарцуулж чадахгүй байгаа. Та энэ алдааг яаж засахаар төлөвлөж байна? Төрийн аудитын байгууллага бол төсвийн орлогыг сайжруулах, зарлагыг үр ашигтай үр дүнд чиглэсэн байдлаар тэгээ холбогдох бодлогын баримт бичгүүдэд нийцсэн байдлаар батлуулах тэр саналыг гаргаж ингэж хуулийн хугацаанд хөрвүүлдэг. Энэ бол хуулиар хийх үндэсний аудитын газрын нэг чиг үүрэг буюу аудит, хуулиар хийх аудитын нэг үндсэн асуудал нь байж байгаа. Тэгэхээр аудитын байгууллага бол аль болохоор бодлогын баримт бичгүүд урт хугацааны болоод дунд хугацааны мөн богино хугацааны буюу тухайн жилийн бодлогын баримт бичгүүдийг нийцүүлж уялдаа холбоог нь хангаад хүрдэн цаг хугацаа хүч хөрөнгийн төлөвлөлөд ингээд дүгнэлтээ өгдөг. Гол нь асуудлыг шийдэл нь хамт хурлууд дээр гарч байгаа. Орон нутгийн хурал, улсын хурал. Тийм учраас энэ чиглэлд хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн мэргэжлийн чиг үүргээ та бүхэнд хангалттай өгж ажиллах энэ чиглэлээр л хичээж ажиллана л. Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох чөлөөлөх тухай асуудлыг төсвийн байнгын ороо 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бол чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхын дэмжснээр Сандгийн Магнас Сүрэн Монгол Улсын ерөнхий аудитораар томилогдлоо. Аудитын хууль өөрөө нэлээд сайн шинжлэгдсэн. Аудитын байгууллагын гаргаж байгаа дүгнэлт бол бас нэлээд өглөөрхтэй ийм дүгнэлтүүд гардаг. Ийм болсон ийм үе. Тэгэд энэ дээр бас Монгол Улсын төрийн албаны мэргэц зарчмаар явж ирж байгаа хүн орж ирж байгаад бас талархалтай хандаж байна. Аудитын хувьд бол ер нь улс орны хэмжээнд ч тэр орон нутгийн хэмжээнд ч тэр энэ төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалт гүйцэтгэлийн аудитын дүгнэлтүүд бас нэлээдгүй гардаг. За улс орны хэмжээнд бол гишүүд нэлээдгүй олон зүйлийг бас хэллээ. Миний хувьд бол энэ альва төсвийг батлахад аудитын байгууллагын дүгнэлт бол зүгээр ингээд нэг танилцуулагдаад өнгөрдөг ийм зүйл биш байгаасай л гэж би бас хоёр дахь бараг хэлж байна. Үйл ажиллагаа чиг үүргийг илүү их оновчтой, зохистой, эргээд үр дүнтэй байлгахад бас анхаарч зарим зүйлийг бас судалж авч үзээсэй гэдээ бас хэдэн санаа хэлэх гэсэн юм аа. Нэгдүгээрт энэ төрийн аудит бүх энэ төрийн байгууллагуудаас хурж ажиллаж аудит хийх болцоогүй байдаг. Гэрээт аудит буюу гэрээгээр энэ хувийн компаниудыг бас тодорхой хуулийн этгээдүүдээр аудит хийлгэх энэ жагсаалтыг баталт юм аа. Тэгээ энэ жагсаалт ерөөсөө энэ банк санхүүгийн сектор шиг л болцсон гэдэг юм байлээ. Ерөөсөө энэ төрийн аудитын байгууллагад ажилладаг хүмүүсүүдийн компани энэ жагсаалтад ордог. Өөрөөр хэлэх юм бол энэ төрийн аудитын байгууллагын шат чатанд ажиллаж байгаа хүмүүсүүдийн хувийн компани, хамаарлаггүй компаниуд энэ аудитын хувийн компаниудын ард байж гэрээгээр аудит хийдэг энэ нөхцөл байдлыг бас уялдаатай байдгаа хий. Энийг ерөн эрх ашигын гэдэг юм ашиг сонирхлын зөрчлөөс ангид ойлгох талаас та бас нэг бодлогын төвшөнд бас нэг судалж энэ дээр нэг шийдэл гаргаач гэж нэгдүгээр төсөж байгаа. Магнас Сүрэн 1999 оноос хойш төрийн албанд тасралтгүй ажилласан мэргэц зарчмаар ажиллаж байгаа төрийн жинхэнэ албаа агч гэдгийг улсын хурлын гишүүд тодтогсон юм а.